Сайн байцгаана уу? Та бүхний өнөөдөр мэндийг хүргэе. За өмнөх хичээлээр та бүхэнд илтгэх ба ярих соёл сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэсэн. За энэ удаад болохоор бие хэлэмжээ хэрхэн зөв удирдах сурах талаар дэлгэрүүлж ярих болно. За илтгэл амжилттай болоход хамгийн гол хүчин зүйл бол бие хэлэмжээ зөв удирдах сурах чадвар байдаг. Тэгэхээр бие хэлэмжийг 3 хэсэгт хувааж авч үзэж болно. Нэгдүгээр гэх юм бол толгойн хэсэг буюу A хэсэг, за B хэсэг буюу гар цээжний хэсэг, C хэсэг буюу хөлний хэсэг гэж хувааж авч үзэж болно. Толгойн хэсэг дээр бол одоо нүдний харц, нүүрний хувирлыг авч үзэж болно. Нүдний харц дээр гэх юм бол та тухайн танхимыг бүрэн эзэмдэж, удирдах харж чадах юм бол таны итгэл илүү амжилттай болно гэсэн үг. Харин эсвэргээрээ зөвхөн таньдаг хүн рүүгээ харж ярих юм уу, доошоо тонгоож газар ширтэж ярих, нэг чигтээ харж ярих юм бол таны яриа илүү амжилттай болно гэсэн үг. Нүүрний хувирд дээр гэх юм бол та олон юмд гарч ярихдаа инээмсэглэл тодруулж ярих юм бол одоо таны яриа илүү хүмүүст хүрнэ гэсэн үг. Олон юм гараад одоо ууртай ч юм уу, angry байдлаар ярих юм бол таны яриа илүү хүмүүст хүрэхгүй байх магадaltaй гэсэн үг тийм. За хоёрдугаарт бол B хэсэг буюу гарын хөдөлгөөн. За таны яриа илүү хүчтэй болоход гарын хөдөлгөөн илүү тусалж идэг. Жишээлх юм бол маш том агуу гэх хоёр бол шал ондоо сонсогдож байгаа баг тийм үү. Гарын хөдөлгөөн ороод ирэхээр илүү тухайн үг маань хүчтэй болж гэж идэг гэсэн. За 3-р гэх юм бол хөлтэй. За та олон өмнө гарч ярихдаа хөлийн одоо байрлалаа зөв зогсож чадах юм бол илүү амжилттай ярина гэсэн. Харин бие чангалаад номхон зогсох юм бол ярих гэж буй зүйлээ мартах, сандрах эрсдүүд гарч ирж идэг. Тэгэхээр өөрт хамгийн одоо тааламжтай байдлаар буюу хөлдөө мөрний хэмжээний зайтай зогсвол одоо таны илтгэл илүү амжилттай болно гэсэн үг. Олон юм гарч ярихдаа бие хэлэмжээ зөв удирдах сурах чинь амжилт гэсэн.